За, сайн байцгаана уу? Physical Asia Reaction Show-ны маань 7-р дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За, өнөөдрийн бидний зочин хөтлөгчөөр Монгол Улсын гавь тамирчин, хөндийн өргөлтийн олон улсын хэмжээний мастер Анх Цэцэг хүрэлцсэн баярлалаа. За, нөгөө зочин хөтлөгч маань за түрүүндээ ярьж байна. Баярлалаа. Маазраад хэлсэн те. Орхон баяр шиг мэдгүй юм байхгүй те. Үгүй шүү. Та нар маань оролцож байна. За, тэгээд хамтран ажиллагч байгууллагуудаа хэдүүлээ танилцуулъя. За 160 жилийн түүхтэй герман технологиор Польш чанар гүлтийн гүү гэдгээрээ цор ганц пип байгаа Edelmeister. Edelmeister-ийн хамт олондоо маш их баярлалаа. За нөгөө хамтрагч байгууллага маань магнезиум 400 Б-гийн комплекс. Та ядарсан болон булчин ядрах толгой өвдөх зэрэг эрцээ нөх үедээ хэрэглэхэд тохиромжтой. За ингээд нэвтрүүлгээ эхэлцгээе. Боксо задлаад үз. Оо гоё юм байна. Гоё зөөлхөн байна. Хамгийн гол нь зөөлхөн. Миний хувьд зөөлхөн хийгээгүй гоё санагддаг. Edelmeister глютенгүй шарарик. Амны цангаа гарлаа. Ачаад аваад амархан ядарч байна уу? Алдагдсан эрч хүчээ магнезиум 400-аас нөхөж аваарай. Ядрахаа сэргийлж эрч хүч нөхөн. За ер нь 6 дугаар дугаарын төгсгөлийг бол үздсэн байж байгаа тий. За ер нь яг нэлээд ширүүн өрсөлдөөн за нөө Солонгосын Аматын тамирчин маань Аматын маань яг шидэд дууссан ба тий. За тэгэхээр олон юм ярихгүйгээр шууд эхлэе гэж бодож байна. За ер нь цаг нэлээд төхөөд Аматын алдаал дууссан явж байгаа тий. За багийнхан нэлээд сандарч байгаа харагдаж байна. Нөө амар санаалтсан шүү дээ. Тий. Яг ингээд дууссан да. За эндээс яа за нэлээд унаал. Ахын царай мэр байлаа. За давцсан баха. Яа, чүү айл хуслаа. Ер нь бол их л яг л сүлийн хараал. Энд чинь нөгөө ядаж хугацаатай яваад байна. Энэ хідээлтэй байсан. 16 болцсон явж байгаа. 16. Шидэж байгаа бүмэн 16. Хоёулаа болохоор өмнөхийн нарийн бүтэн үз яагаагүй дээ шалгуурын. Энэ болохоор нөгөө 3 багийн нэг гишүүн тойроод 30 секундын дотор саяны одоо бөмбөгийг хүн жинтэй бөмбөгийг дагуулах хэрэгтэй. Одоо тэгтээ энэ хараа энэ хоёрт орсон гараа зэхүү байхгүй. Ер нь бол тийм Эхний гар зүгээр мангар хол мол шидэд байгаас. Яаж чад мага багэр юм аа. Тэгээ энэ нэг өөрөө strongman-ийн төрөл нөгөө strongman-ууд чинь ингэж давуулж шиддэг шүү дээ. Тэгээ яаж хамгийн ихэн зогсож байгаа тамирч маань strongman-ийн тамирчин тэгээ. Бид нараар ингэж айгүйх гэр шидүүлдэг шүү дээ. Нэг манайх газраас дотоод хоёроос тесэрч байгаа. Гэт дандаа яг штангт байгаа Одоо хараа энэ байллэр хөдөлгөөн хийдэг байхгүй. Тэг хөдөө бэлтгэлд гарахаараа дунжангаа ингэж хийдэг. Ер нь бол одоо бүр тесрэлтийг сайжруулж байгаа гэсэн үг шүү дээ. Сайжруулж байгаа байхгүй. Тэгэхээр хоёулаа говьд энийг шидсэн бол ер нь хэдэн килограмм хүртэл шидэх бол? Шийдэх байхгүй. Одоо энэ чинь 16 кг. Өндөр нь 4 м гэхээр бол ер нь гайгүй санагдаж байна. Тэг мэдгүй. Гэтэ яг очоод бас За маань Солонгосын энэ бол шидэлт толголон дээр нэг алдчихсан тий. утаарч шүү. Солонгос бараг хосуулчихж байгаа юм байна л да. Ер нь Солонгос юм Австрали бол хосуулахгүй тодорхой болсон шүү дээ. Ер нь тэгсэн энэ шалгуур дээр бол хүмүүсэд ирсэн маа. Хоёр шалгуур ер нь авчихсан тий. Хоёулын усцсан. Тэгээ энэ дэр чи одоо ер нь аль хасагдсан баг энэ тэр чигт хасагдах гараад байгаа шүү дээ. Тэгээд Аматыг алдаж байгааг хараад найдвар төрсөн л чинь одоо Филиппиний тамирчин илүү одоо өөртөө ихтэй болж ингэсэн шүү дээ. Нэг нь алдаад гарч. За Амат юм. Гар ядарцаа үс. За энэ тамирчин маань хоёр дахь дугаарыг маань ялагч байж байгаа. Тэгэхээр ер нь харьцангуй туршлагатай энэ тэмцээний уур амьсгалыг бол маш сайн мэдж байгаа гэсэн үг. Багийнх нь бол их сайн дэмжиж байгаа харагдчих тэ. За ахаад алдчих. Яй. За явахаа байлаа та. Олон л хэцүү болж эхэлж байна тэ. Одоо бодлоо. одоо цуцж байгаа ах. Одоо ер нь цацлал орж ирж байгаа тэ. Алив аваад ирэх. Тасралтгүй ер нь 7 8. Тэгээд хугацаатай болохоор яг За дууссан. хугацаа тулаад ирэхээр хүн 8 сонирмж. Бүр тэ. Кроссфит хугацаатай тий. Хугацаатай ер нь яг тэгэл. За одоо энэ бол сүүлийн орлого. Унаа шидгээ хийх хэлгүй дээ. Яа, дээшээ шидчихлээ дээ. Усуулсан да.
давцыг. За давуулж. За та нарын хувьд за энэ гурван багаас юу алийг дэмжиж байна? Гэхдээ одоо тэгэл Австралиг угаасаа тийм. Арай л дээ. Австрал угаасаа илтлээ. Уусаа нөгөө нэг спортын давуугаа бас ашиглаад байна тий. За солонгочууд нэлээд саяны сүүлийн шидэлтийг хараад бас. Австралийн хамтлагтай гоё л те. Өөртөө итгэлтэй бүр юм. За угаасаа бидэд бол усцсан шүү дээ. ТV одоо тамирчдын сэтгэл зүйн юмнууд байдаг шүү дээ. Тэмцээнд орсны дараамаараа өөрөөр арга гişүү үзүүлдэг. Тэгэл тэмцээнд дуусны дараамаараа банкетн дээр одоо Латин Америкууд чинь зүгээр бүжиглээл явцгааж байна. Тийм шууд бүжиглээл явцгааж байна. Тэгэл хөөх юм Азууд банкетн дээр би нэмэр хавцтай. Ирэл цай угаал үжитэй. За энэ удаад аягүй гэж. За одоо 40 дахь тойрог явж байна гэсэн. Тэгэхээр ч одоо нэг хүн 40 шидсэн гэсэн үг байна шүү. 30 секунд тутамд 16 кг-ийн одоо энэ жинтэй тасгалыг. За одоо ачааны жин нөгөө бөмбөгнийхэн жин дахиад нэмэгдэж. Одоо хэд болох вэ? Одоо яваар цуцсан л та ялж байгаа. Их хүнд байна гэлээдэж. Манай хоёр залууд бол хүнд харагдаад. Австралийн ахуйд бол хөнгөн байгаад байна шүү дээ. Тий. Бүр хит давуул шидэд байгаа шүү. Энэ гэхдээ хойролт амар чухал байгаа хөөх те. Яг энэ тэмцээнүүд дээр хүмүүсийнх нь хойролт амар чухал. Одоо нөгөө багийн тактик аль тэмцээн дээр буруу үнэ осчвол тэгэл ингээл уг нь бол баг болгонд бол хүчний тоглогч байгаад байгаа шүү дээ. Яаж хуваарлах вэ гэдэг бодлохоос. ихтэй хэцүүлтэй яг энэ дээр гэж бодохгүй л те. За тэгээд хайлтс авлах илүү Энэ дээр хичээгээд хүчээс гадна төсвөрийн спортынхан сайн явж магадгүй бах. Тойроод удаан явж байгаа. Одоо чинь манайхан бол нэг эхний гураа сайн шидчихэд хаашаа сууж болохгүй мах магадaltaй гэж үзэж байна. За цанцаад айлцгаасаа. За тэгээ мэргэжлийн спортын одоо биеийн хөгжлийг ер нь харж байгаа бах те. Тамирчдын биеийн хөгжил спортынхаа төрөл болгоноос ер нь өөр. За 41 тойрогч. За жин хит болчихоо. Энд бол хөнгөн байна уу? Австралийн ээдэгээ тамирчин анзаарах юм бол бүр ингэж хол шидэж нөгөөнд авахд бас хэцүү болоод байгаа. Бөмбөр хүндрээд тоол шидээ тэнэгш. Хогийн уулзаж шидчихсэн байна. За үнэ. Тэгтээ бас хүндэрж байна. Оо 18 цам биш. За яг 2 кг-аар хийдэй явж байна. За энэ Филиппинийн тамирчин чинь сүүлд сэлгээгээр оржсэн санагдаад байгаа юм. Бас кроссфит хийдэг тамирчин байсан тийм. За солонгосчууд л жоохон тийм юм харагдаад байгаа да. Багийнхан ч тэр шидэж байгаа юм шиг. Кроссфитийн тамирчид ер нь одоо солонгосчууд хэр харагддаг вэ? Надад нэг юм голын тамир жоохон юм шиг харагдаад тийм. Яг нэг үндсэн тамир гэж нэг гол. Үндсэн тамир тийм. Одоо чи манай штанг дээр ярих юм бол амар сайн бэлтгэлээдэг ер нь голын тамир жоохон муу шиг харагдаад. Тэрийг одоо яг тамирх яа солонгос бас тийм ажиглагддаг шүү. Ер нь бие хөгжлийг харахад том байгаад байдаг хэрнээ яг одоо үндсэн хүч одоо тийм амархан өргөдөг элсод гэж байдаг байхгүй. Тамиртай өргөдөг. Хараа зүгээр савхгүй шидэж ш тараа. Савхгүй шидэж ш. Йоо. За ер нь тоглолтын юу амати дээр хүмүүс их одоо хүлээлт үүсгэсэн харагдаад байна тийм. Хэл ойрхон шидэд. Аматын энэ солонгос юм тийм. Нэг багаас нэг хүн шидэд байгаа мó бүгдээрээ тойроо шидэд байгаа мó. 30 секунд тутамд давуулаад тойрол яваад гэсэн. Зогсолтгүйгээр. Нэг хүн гаргацсан байгаа л. Нэг хүн. Гурван багаас нэг хүн. Тийм. Энд дээрээ хойрлцсон хүн дуусна явал та. Яа амралтай хугацаа бас чангаа тийм. Одоо бөмбөг даваад ороод ирэнгүүт 30 секунд эхэлж байна гэсэн. Тэр 30 секунднээ давуулаад. Тэгэхээр энэ зүгээр тактикийн хувьд ер нь энэ бяртаа байгаагаар нь хурдан шидэх хэрэгтэй байхгүй. Ер нь бас тэгжиж нөгөө эдийг амраач чадахгүйгээр. За тэгтээ аматын маань одоо бас солонгосын тамирчин маань бас юу алцсан харагдаад байгаа шүү. Түүх солонгос үе. За 47 дахь тойрог явж байна. Тэгэхээр хүн болгон одоо 47 одоо шийдсэн гэсэн. 14 кг-аар 20 тойрог явсан. 16-аар 20 одоо 18 болцсон явж байна тийм. Ахвараа бүр илүү хол шидэд байна тийм. Улам өндөр шидэж байна. Тэгээ гол нь холоос авчираад бас зөөж авчираад ойртуулаа шидэж байгаа. Бүр хараад байгаа хэрэгтэй дотроо. Бас хэцүүлтэй эсрэг талаас хүн ингээс хаваад байл. За. Филиппиний тамирчин баг ихний алдалтай хийж байна да. Би ямар сан өөр спортын тэмцээнд чаддаггүй шүү дээ. Савлаад ойлгох гэдэг юм санагдаад. Амар хэцүү байгаад. Гэтэ одоо ингээд таны хувьд ингээд
өрсөлдөгч тамирчин яг урд нь гараад өргөлт хийгээд алдангууд араас нь гарах мэдрэмж. А яг медалийн өрсөлдөөний төлөө мөлөө хамбал тэр чинь ингээд тодорхой хэмжээнд дэшүүд уушаас хавладаг байхгүй. Яг ямар ч үед нэг л зангаараа байх гэж тэндөө нэг одоо жишээ нь би тэнд баярлаа ч юм уу би тэнд баярчлаа гэж алдах юм бол миний өөрийн сэтгэл зүйд ингээд савлаа үсэх байхгүй. Тэгүүлэхгүй тулд хамаагүй юм шиг л. Тэгэхээр одоо яг энэ барилдаас харахад хоёулыг төрүүлж гараад өргөцсөн дээр үү, ард нь гараад өргөсөн дээр үү? Өрсөлдөгч алдсны дараас өргүүл сэтгэл зүйд ерөөдөө аль нь арай хүчтэй байх бол. Аль нэг зөв алдчих юм бол хүн жоохон хандах гад идэв. Бас тайвширчаад идэг байхгүй. Тэгээд нэг яг тэнцэж мэдсэн байгаа юм уу дээр алдна дараа нь байхаар миний хувьд бол зөвхөн өрсөлдөгч маань алдчихгууд надад нэг за одоо нэг харалч гэж байгаа шиг санагдав. За Филиппиний тамирчин нэлээд цуцж байгаа гэдгийг Солонгосын багийнхан мэдээд эхэлсэн. Бас хүмүүстэй зөвлөөд байна те. Яасан бэ? Дээр нь тогтцсон уу? Тэг шиг боллоо. За тэмцээний анхны тохиолдолд дээр нь тогтчихсон. Зогсооч шүү дээ. Одоо ингээ амарлаа. надад тэр жодооч хөлөөдийн 5-6 минут амар санагдаад идэв. Амар урт шүү дээ. Хүмүүс сонсоход нөгөө амьдралын зүгээр 5-6 минут болохоос тасралтгүй ажиллана гэдэг юм бол чанга шүү дээ. Амар. За үргэлжлүүлээд яг төрөний секундээс явж байна те. Дахиад одоо шүү дээ яваа. Өрөвдөөх юм. Алдчих шиг бол. Аа за давчлаа те. Гэтэ энэ юу нь яг нэг гэртээ Солонгос бол гайг байна гэхдээ. одоо нэг арай пүү за 80 дахь тойрог. Амар цуцдгүй юм те. За сая буруу хараг бол секундыг 20 секунд болгочих шүү боллоо. А тийм. Энэ тэгээ яахан дуусах юм? Одоо хугацаанд давуулж чадахгүй бол шууд дуусна гэсэн. Одоо нэг 30 секунд байсан секундыг 20 секунд болгочлаа. Би өлсөд байл гэж. За манай эд яах маань бол үнэхээр ядарч байгаа сэтгэл зүй бүр хавдахгүй байна те. Одоо эсрэг тамирчдаас унах гэж үзээд байна шүү дээ. Зүгээр юу ч болоо юм шиг. Юу би те. За одоо нөгөө нэг талбай дээр бөмбөг унаад унснаас хойш 20 секундын дотор давуулж идэх хэрэг юм хийдэг. Гэс авч хурдтай шидэхгүй байна. Тийм. Зөв ихний шийдэл дээр босч тараа. Ах бол одоо бүр илүү чангарч байна. Бүр илүү шидэд шүү дээ. Энд чинь 18 кг шидэж байгаа шүү дээ. Тийм бүр. Гэтэ хүний биемаас одоо нөгөө бүрэн центр шиддэг шүү дээ тий. Өндөр хүмүүс амар сайн шиддэг шүү дээ. Өндөр том. Мамуу хичмэгч амар бас өндөр том гэж байдаг шүү дээ. За харж байгаа. Биеийн юу давуу тал бас байж магадгүй. Энэ намын зөрүү байна. Австралийн тамирчны хувьд. Энэ Солонгосын тамирчин бол мэдэрнэ л дээ. Энэ Австралийн ах бол нэг 90 гарцсан байгаа хаа. Нөгөөс багир аргач. 100 дахь тойрог юм уу те. 100 дахь тойрог явж байгаа гэсэн. Юу. Хугацаа улам богино жин 18 кг. Одоо жингээл нэмсэн дээ шүү. Цон хэдээс нэмэх. Одоо бүр гарт нь ороод шүү. Зүгээр нэг тайрж ирээд 110 дахь тойрог. Хэдэн тойрог явах шинжтэй юм бол да. Өдөржин шидэж шүү. Ийм одоо өргөжлөх гэж гэнэ. Станер ийм одоо өргөжлөх гэж. Энэ ихтэй яг ингээ гүйлэхгүй үзүүл бас нэг хитэн цаг явж байгаа ах шүү те. Одоо энэ үдчихэж байгаа хүмүүс нь ингээд сүүлд тэр нөгөө нэг Өөр 15 секунд болчихсон. 5 гочрын орсон одоо нөгөө юун дээрээс уншиж хахад бол эхний сорилыг бол бараг 24 цаг тасралтгүй хийсэн гэдэг. Одоо энэ 15 секунд болчихоор хүн бараг 2 шидэх боломжгүй болчихно үү тий. Одоо энэ хугацаа богиносгоцсон алдах юм бол хасагдах магадлал юм байна. Тийм шүү дээ. Ямар хэцүү. Тийм одоо бүр л сорилыг. манайхан тэгээд байгаа шүү дээ. 5 гочрыг одоо хүртэл нөгөө юун дээр олсон дээр зогсож байгаа. Тийм юу яваад байна. Тэгээ юун дуусааг байгаа. Буугаагүй байгаа л гэдэг. За одоо хугацаа 15 секунд болцсон. За Өөр хэдэн өмнөөс нь хөргөдөд байх юм. Дотроо одоо бүр амар шаналж байгаа шүү дээ. манай эд яах вэ? За би бол өсөөлөө. Тийм бусдаар бол идэж ууяа л гэж тий. За Австралийн бол үнээр ихтэй байна тий. Маань бол эдийг бол алдна гэж бодохгүй байна. За манай Филиппин за
Солонгосын тамирчин маань бол нэлийн одоо ямар Хамгийн ч турхаа нь баг Солонгос юм шүү тий. Хамгийн жин. жин 87 молоо. Тий. Хамгийн хөнгөн нь баг. За 15 секунд. За Нөгөө хоёр нь бөмбөг аваад очиж зогсоод Одоо энэ 15 гэдэг чинь нэг алдвал ер нь юу нь бол баг дууснаа гэсэн үг шүү. За тэгээ Филиппин Солонгос хоёрын хувьд бол энэ тэмцээн дээр ялагдсан нь энэ Хасагдж байгаа тэмцээнээс тий. тэр чигтээ хасагдах учраас. Үгүй юм уу айл юм уу? Австралид бол өмнөх 3 сольлоор бол. Яг юм хариуцлага аим хэцүү тий. Одоо үзээтэй болно шүү дээ. Тэгээ одоо л ер нь бүр ил ахвал айл болох хол шидэд. Гар бол хол ш. Ингээд цаг алдуулж байгаа байхгүй. Нөгөөтг нь тэрийг барьж гүйж Филиппиний тамирч маш сайн байна те. Бараг тусаж аваад гүйжчил шидэд. Яа. За ер нь өгч шүү одоо. За харсан баг. Хэрвээ Одоо одоо ер нь алдах юм бол алдуул шидэх тэгээд боломж байхгүй гэсэн. Очиж авахтаас амар олон секунд зарцуулаад Яг шүү. л эд ярцсан тэнцэнс бүр хамаагүй саваад. Хараад зэрэг залуугаас хол явуулж очиж аваад. За амат байрлаа эзэлсэн. Тэгтээ Корей бол гайгүй бас. Одоо л Хөнгөн илүү байна, тий. дасцсан техник мэдэрсэн харагдаж байна шүү дээ. энэ тэмцээнүүдийг хэн зохиодог вэ гэж бодож байгаа болоо дотроо. За манайхаас энэ шалгарын хувьд бол угаасаа Орхон баяр Арслангүй орох болов уу гэж бодоод Хажин байна. Миний таам миний бүгч уус амар удаан хугацаанд ингээд ажиллаж болдог. Одоо нөө шин дүрмээр хурдан барилтаа болчиход байгаа болохоос тэгээд нэг үндэсний бүхчүүд чинь бас нөгөө илстэй бил. Яа, за. Яна. Асуулт алдсан. За 5 секунд. 4 секунд. 3 2 Энэ секундэд нэг амжчихгүй бах та. 5 секунд. Аваа шууд. За одоо удаашлуулна наачнаа. Кино шиг. Давуулах баха. Давцсан. За ээжлээ амжсан. Цагтаал амжсан. Кино шиг юм. Ээлтэй. Яа. Яа яг секунд. Ер нь Энэ эдэг алдчихлаар төм болох болохгүй. Алах болж байгаа. гөөл үү. Солонгос бол гайг байна. Пүү. Тэгтээ хол үнээр хэцүү байна. Тэгээ үнээр бас Хорон байгаа тэгээ гэдэг хор- хайж яг энэ бол яг бас өрсөлдөж байгаа үед бас хэцүү байхгүй. Нэг гараараа хуслаа штэ. За одоо алдах хэрэг байхгүй. Ахаа. Энэ дэхтэй бас нэг үнцгэнд нь байгаад байна л да тий. Бярансаад нэг яг зөв чиглүүлж дээш шидэлтэндээ байгаа даахгүй. Өөрөд энэ амт чинь нэг бөмбөг авчрахтай ядраад шүү дээ. Маа солонгосын тамирч маань алдсан. Яа ой гэнэ төлрөө шүү. Багийн алдсан шууд загнаж шүү. Тий. Багийнх шин багийн тамир адилхан зэрэг юм дээ. Яа ямар эвгүй гарч ба. Яа за давлаа. За алгаа нэлээ харж байна. Эхнийх зэрэг алдах гах тэр төвлөрөл гэдэг. За гар бол шиддгээр шийдсэн. За. Австралийн дэмжигчт нь бүр бараг тэнд хитгүрээд шүү дээ. Нэлээ Саавал гэнэ. дутуу гарцтэй. За. Сая дээшээ гаргачлаа тий. Бас Хөдлөчлөө, нөгөө дээш зөв хөөргөчтэй гаргах тий. болохоор. Бити таа. За өрсөлдөж байгааг хувьд бол мэдээж алдаасаа л гэж хэлсэн тий. Яг ахаа сүл юм юм. Нэг секунд. Дутчлаа шүү. Босуулцээ. За. Дуус. За ингээд Филиппинчүүд бөмбөг хугацаанд давж чадаагүй бол хасаглаа тий. Огсоо задлаад үз. За ингээд энэ юун дээр Филиппин хасагцнараа хамгийн бага оног авч юм нэвтрүүлгийг орхиор болж байна. Яг ийм үед одоо тамирчин одоо нөгөө нэг хүсчихсэн амжилтаа үзүүлж чадахгүйгээр тэмцэнээс ямар ч амжилтгүйгээр буцах үед ер нь Байн бүх юм өрөвдөд төсөөлөхөр ойлгох гэдэг юм байж. Амар хэцүү шүү дээ. Өөрөөс нь шалтгаалаа бүхэлдэн баг нь. Тэгээд эн чинь одоо чинь манайхан ч гэсэн ингээ баярлж байгаа шиг улсын ч гэсэн тэр жигтэй амар баярлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт буцаа баярлж байгаагаа хэрээр тэр чинь нөгөө нэг бүлийнүүд ирнэ. Тийм тэгээд одоо энэ ганц хүн дээр илүү чиглэсэн бүлийн амар одоо магадгүй энэ тамирчнаас болоод энэ тамирчнаас болоо. Тэгээ өөрийнх нь сэтгэл зүй хувьд ч гэсэн би багаа чирчлээ гэдэг нь амар хүнд байхгүй юу? хүмүүс дэмжиж ажилласан тамирчны хувьд бол өөрөө алдаа гаргацсан. Манайхан бол тэгээ зөндөө шүү дээ тамирчид чинь иви гимшил төрөөдсөн нэ. Тэгээ солонгосчууд нөгөө хэдий нөгөө яалт байвсан гэсэн бас. Тийм Сажагийн бодоод уйлж байна тий. Тийм. За та нарын хувьд
Үгүй тэгэл ард түмэн яах ч хүлээлгдээ. Шууд бөөндөө үдчихээ. Яах ч вэ? Яах юм аа. Тэг юугаа хэлэхдээ одоо тэгэл ингээд гоё байна гээл. За яг зүгээр ингүүл арай ойрхон байж магадгүй. За ингээд чи ингээд яг ингээд амар гоё өөрөө ингээд бүх юмаа зориулаад хүлээлт үсгийг гаргасан чинь ард түмэн тэрийг ойлгохгүй жоохон ингээд үгүй нь ямар сонин дуу юм уу гэдэг зүйл. Тэгэл одоо яах вэ? Сонин л байгаа юм. Тийм л байгаа юм. Энэ яг зүгээр юу л яах вэ? Миний бодлоор энэ очиод гарууд өөрсдөө нэг төлөвлөлтөн дээрээ л харамсах байх та. Тэрийг оруулсан байсан бол ч гэдэм үү тэгж л бодох байх. Эсвэл шидсэн хүн өөрөө бас нөгөө алдсан юмнуудаа тооцоолох. Уг нь бол бас Филиппинд чинь хүчний үн бас powerlifting strongman-ийн тамирчин байсан байхгүй тий. Тэр нөгөө тэрийг орсон шүү дээ. баган дээр оруулсан учраас яг тэр тал дээр эднэр бас багаараа нэг Филиппин хүний цаг жахваг харуулж чадлаа гэж гоё. Угаасаа баган дээр хусуулсан юм чинь зүгээр юу хүмүүсээ тавих байсан байхгүй тий. Хөнгөн жимингийн хүмүүсээ оруулах байсан тий. Тэгээд нэг тэмцээний ер нь бол зүгээр золихол байсан юм байна л да. Ер нь бол тийм болчих жоо. Тэгэхгүй ингээд бүгдэн дээр нь яг тааруулах гэж хагаад бүх юмаа жигэд тааруулж байгаа хувирлт үед алдчихж байна л да. За A группийн дүн гарсан байна те. За нэгдүгээр бэрт Илт давмгай Австрали та ойлгомжтой. Хоёрт Солонгос те. Хоёрдугаар байрны төлөө Солонгос. Тэгсэн ямар арт түмний өгчихгүй байгаа. За тэгээд энэ шауны маань бас нэг хамгийн одоо онцгой хэсэг гэх юм уу те. Өөрийнхөө одоо хөшөөг өөрөө одоо нөгөө зөхөж хагалдаг юу байгаа те. Тэгдэм үү? Тийм бас тэр юм. За Филиппиний баг хэсэгтлээ оролцож өөрийн гараар өөрийн цээжний хивээ зохиолно гэж. Өөрхий дүн. Одоо уйлж байгаа харагдаж байна те. Манай багийнхан ард иргэдийн бахархлыг төрүүлсэн гэж найдаж байна. Одоо ер нь тэгээд яаж байгаа тэмцээнээ ингээд нөгөө шууд дамжуулахаар үтээсэй гэж үсээд байдаг байхгүй. Монголчууд үтээсэй, лайвын орж үтээсэй, хүмүүс ширлээд үтээсэй. Муу орж айлгаар хүн битээ үтээсэй гэж үтээс гарч идэв. Тэгэхээр яг л сая тэгж хэлж байна. Ард түмэндээ хандаад бид ингээд ингээд бахархалтаагаар оролцлоо л гээл. Багийн ахлагч хувьд энэ хичээл зүтгэлийг хуваараа бахархаж байна. Энэ бууруул явчлаа тий. Бидний дэмжлэгүүгээр дуусахгүй. За тэгээд яа өөрийн цэвчний хөшөөгөө хагалж байна тий. Тэгэл багийн ажиллагаа ер нь бол яг түрүүнд та нар хэлдгээр яг хуваарлалтай шүү дээ. Хит одоо нөгөө нэг бүх юмаа тэнцүүлж жигд өрсөлдөгч жагаад яг чухал нэг эсрэг нэг тэмцээн алдчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг нөгөө цэвэр хүчнээс гадна нэг юм хүний ухаан бас байгаад байгаа байхгүй тий. Тийм багийн энэ дээр хааштай энийг барахгүй юм чи энийг хаяад энэ дээр хүчээ нүүрчиж гэх юм уу. Уг нь бол яг л цэвэр хүчний тоглогч яг саний хүчтэй чинь үзүүлэх тий. За чи эдитэл үзүү чамаас өөр үзэх юм байхгүй гэдэг чинь. Нөгөөх нь бол гэхдээ хосгойсан корог бол тий. Нөгөө хүчний гар нь бол за Австралиа хосдох юм ахад энэ шүү дээ тий. Солонгосыг бол бараг хосгойсан да. Филиппиний хажууд том бие дээрнээс энэ Австралийн хажууд бол жижигхэн биетэй харагдчихсан шүү дээ. За тэгээд тамирчин оролцоод тамирчин болгоно. Гай энэ улстай юм ороод тоглоодох юм. Филиппинаас төлөөлөх нэр төр хэрэг байлаа гинэ. За энэний дараа Б групп Монгол улс гарч ирнэ те. За тэр л юм хамгийн сонирхол. Маш их хүлээлтийг үүсгэж байгаа. За одоо болтол хавг очрыг маань буугаагүй байгаа гэдэг юм бас байгаад байна шүү дээ. Одоо тий барыг тэгээд буусан ба өөрөө буусан баха тий. Өөрөө барыг буусан уу тэгээд бүрийн зүгээс цаанаас нь барыг гоох байл. Тэ одоо байлаа. Одоо буучгаа. Гэхдээ яг нөгөө өмнө өрсөлдсөн A группийн бажинжаана 2 цаг 40 минут зүгтсэн ба шүү дээ. Одоо хэрвээ хавг очрын өрсөлдөгч хэрвээ сайн байх юм бол хавг очрыг бол унахгүй байх гэж байна. Тэгэхгүй нөгөө хоёр нь их удахгүй унчих юм бол хавг очроос тийм байгаад шаарддаг байхгүй. Шаарддаг байхгүй тий. Хааштай оноогоо авчичлаа байна. Тэгэхээр өрсөлдөгчд нь мэдээч чанга угаасаа манай хүн төсвөр төвчээрийн одоо туйлыг үзүүлж одоо бүх хүмүүсийн гайхшрлыг одоо олон хүний таамаг анханасаа л хавг очрыг бол одоо нөгөө нэг жоохон тэнцвэргүй гэдэг талаас нь шүүмжилж ирсэн бол одоо эсрэгээр нь Одоо яг энэ дээр ингээд тамирчдын сэтгэл зүй гарч Солонгосын багийнхан гоо нөлөөд байгаа хэвчээ жинхнээсээ. Энэ нэг зайтай бас яваад л шүү дээ фэйсбүүкээр. Бити муул цуул гэж балаараа тэгээ доор нь хинч муулаагүй байна. Наад тэр нь бас гоё явж байна. Хинч муулаагүй байна стам нь. Бити ийм балаа юм бичээдээ ихсэн гэнэ. За сүүлийн удаа өөрөө ялгаж ашиг юм те.
тулцгаая гэж. За Филиппиний баг тамирчтай баяр хүргэе. За үнэхээр сайн оролцож 8 багаас амжилт нь 6 тав. Өмнөх хоёртой 6 доорлоо. Өдөө 5 баг байгаа гэсэн үг. Тийм. Одоо нөгөө нэг группийн. Тийм. Нэг насагдаа 4 баг шинэлдэж байгаа. За эндээс Яа, сэрэн талбаг нүртэл ямар сэтгэл зүйтэй хардуулт юм бэ? Яасан хэцүү бэ энэ ч одоо. хасагтаал болоо шүү дээ. яа. За тав гэж ойлгомжтой. За энэ дээр бол таамаг бол манай волейбол саксон мөн. Волейбол сакс 2 л гүөх бах тий. За тэгээд ерөнхийдөө ойлгомжтой. Давтлаад их юм. За Орхон баяр маань. Яа, За маах. Сүртэй. Гоё орж ирж байна. За илвэ амжилт. Нэг цаг гадаад очиж байна. Ямар Одоо нэрээ Б группийн тамирчид маань одоо шалгуураа анх удаа шинээр харж байгаа тий. Энд тэ анх орж ирээд ирэхээр юу нь мэдчихгүй юу юм бэ? яг адилхан бүгд орж ирэл. За өмнөх таад. Энэ одоо яаж тамлах юм бол Тэгээд нөгөө цаанаас нь зарлаад тэгээ шууд энэ дээрээ шууд хуваарльтай гэсэн. эндээ харж байгаа л шүү дээ. Багийн төлөв тэмцээн. За тэмцээнийг танилцуулах чинь дээ. Ачаа шидэх тэмцээн. Уянаас зөвдөх тэмцээн. За тэгээ баган тогтоох. Тэгээ саадыг сүлжих тэмцээн. За хоёулын хувьд таамаг. За шууд энэ саяны 4 шалгуурыг хоёлаа шууд харлаа ш. Юу таны шийддэг дээр бол арах байх. Орхон баяр. Уусаа. Тэгээд За баг нь барьдаг дээр. баг нэрдэг дээр би ажааг орох байх гэж ажааг л жодоогийн тамирчин маань нэг нь ажааг нөгөө нэг тулаанчахтай холимгийн. тийм холимгийн тийм хөргөл ахтай болох. Сүлждэг дээр хоёр юм баг. Тэрэн дээр болохоор Юуны хоёр явах. манай багийн Спортын хоёр явах. Төлгөөний ах. Хандрил. Угаснаа Ер нь ойлгомжтой. Спойлдсан байлээ дээ. Ер нь энэ тийм төр зургнуудынх нь нөгөө трейлер хэсэг. За ер нь бас нэг хийдэлсэн байлээ дээ. Тэгэхээр яг тэгэл одоо яг саяны ярьдаг шиг л. Одоо нөгөө саадны шиддэг хоёр л ер нь байгаагүй. Тэгэхээр уус тэрэн дээр бол таамаг бол уусаа ойлгомжтой. За манай багийнхан ярьж байна. Манайх бол хуваарлах шаардлагагүй. За ярилцчихин да. За чи ингэж штэ. Үгүй чи шаачгаа гэж ярьж байна. Тийм, орхон баяр чи дашин хөдлөө сайтай гэл. Одоо би наадах шийдчихээ. Чи за манай багийн хувьд бол ер нь хөнгөн жин арай жинтэй. Хүй тэр сая эмхтэн орох гэсэн үү? Заартна. Шидэх дээр үү? Тийм, ачаа шидэх дээр өө эн чинь миний тэмцээн ингээд. Бас. тэр Австралийн паркур гэдэг залуу бол авч ийл шүү дээ. Тэр бол үнэхээр яг нөгөө нэг мэрэгжлийн маруулж л тэ. Яаж хойноос гараа гүйцчихэд шүү дээ. Бүх тэмцээн нэг тархалбгүй гинэ. Бас хоёроор барай яваад хахад бол гаруудаа зүг ярьж байгаа шүү дээ. Хоёрт ороход болно гэж байна. Тийм байна. Энэ тактик байсан те түрүүнийх. Тэгээ эцэн шийдвэр Япон бол шууд төгсгөлөө ярьж байна те. За төгсгөлийг хийх. Тэр Филиппинаас агдаасаа гэж үзсэн, Солонгос агдаасаа гэж үзсэн. Солонгосын юу байсан гэж үзсэн үү? Хасагдаасаа гэж үзсэн нөө Филиппин тий хасагдаасаа. Тэгэл Филиппин л одоо хасагдсан дээрээ. Тэгэл яг нөгөө нэг хоёр кроссфитчин байсан болохоос магадгүй Strongman-ийн тамирчин унах хүртэл ажиллаж чадах болов гэж бодсон. Тэгсэн яг арай тамир хүрсэнгүй л дээ. Хүндж учраас бас. За Японы шийдвэр юу гэж байна? За хурдан гэдэг учраас тэмцээнд өөрөө орохоор боллоо тий. За эхний тэмцээн нөгөө нэг саадыг сүлжиж гүгээд 10 удаа нэг байранда шатл буюу нэг байранда 10 удаа гүйж ирээд за тэгээд тугийг авах. За манайхаас энэ дээр бол манай супер явах ах уу. За Японоос муу адил холимгийн тамирчин чөлөө төхөний тамирчин. За манайхаас болохоор тийм байна. сагсан мөмийн тамирчин дүлгөө маань хэмээг өндөр хүмүүс гаргаж гинэ. Тийм. Тэр хүмүүс гаргадаг гэж. Нэг саад бас давах гэж байгаа учраас өндрийн давуу байгаа. За ингээ анзаарах юм бол саад маань дашаанаас нь доошоо харагдаж байгаа учраас бас хөнгөн байж байна. За манай хоёр маань халаалтай. Эхлээд эхэлж богинохоо учраас өсөрөхөд хэцээх гэж яа надтай адилхан байхгүй. За Японы тамирчин мэрэгжлийн жодогийн тамирчин байна. За хажуудах нь болохоор холимгийн спортын тамирчин эмэгтэй. Өсрөл тэгэхээр тесрэл цайтай байх хэрэгтэй. Тэгээ энд нөгөө олон гүөх учраас бас тийм байна. Тесрэл ороод. Тэгээ сааттай болохоор бас нөгөө ажиллаж чадвар. Халаалт тэгээд алж ийн болж. За. Багаа төлөвлөх тэмцээн эхний тэмцээн. Яана сандраад байх юм та. Яа.
За манай хоёр чинь харуу маруугаа хийхгүй гараад зүгөө аа. Дайс мориндоо зөриндөө нэг жоох ихний дэмжин. За дэмж чинь тий орох. Нээ хөөргөн байгаа гэдэг манай тий. Манай хүмүүс нэг оролцсон хүмүүс нэг одоо нэг зарим нэг подкастт ороод эхэлсэн байсан. Ер нь хандаадаа л их санаа зовжсэн. Хандаагаа л их дэмжсэн л гэлдэгсэн. За Хандаа эхэлж байна. За эхлээд хандааг үх юм. За алвэ. Хай. Чи бас чанга шүү. Тэ өндөр бас таавч тий. Оо маа хандаач бол яаж өндөө учраас. Нөгөө бараг паркурч шиг л аа шүү. Гайгүй явж байна. Сайн явж байна. За одоогор бол нэгт байна тий. Сайн байна. Гэтэ гол нь 10 Ээ. хүрэн шүү. Бас нөгөө ихний учраас бас. Яа. Тайм бас. Хонхон бүргээ марцсан тий. Бас нөгөө нэг хит өрсөлдөлтөөр төвлөрч анхаарал алдах юм бол тэр Хин замаа гацч. нөгөө Японы Гоё. бас өндөрдөж Гоё байна шүү дээ. тий. Санснаас хүнд байсан л гэж. Монгол төрхөөс сатарч ирсэн л. За одоогор бол яг ойролцоо явж байгаа гэж тий. Харан тариулж басны ядраа учраас. Тийм яг юм юун дээр тийм балтахгүй хаа амар чухал тий. Тэгээ нөгөө нэг олон удаа учраас бас Тийм, зөв тийм, хувирлж тийм. бас бие Тийм. шахахгүй. За андаа байна. Хитгэдэр. Яа. За ер нь Яач зүгээр. Ано Япон гүцэд төрөж байгаа юм шиг. Гайгүй бэртэйгүүл бол гайгүй баг. За сүүлийн 5 руу орж ирж байна уу? Энэ алтаг хамгийн ихэнд гаргачвал амар тий. Нөхөө явчих тахтай болгоо. Тий. За ингээ нөгөө Туркийг харах юм бол шууд эргэтэйгээ гаргацсан байж тий. Нөгөө хоёр маань шууд эмгтэйгээ гаргацсан. Яа, яг унах чинь. Тэгээ гол нь нөгөө нэг ийм дээрээс хурдтай бас бууж байгаа учраас буухтаа мэдээд байхгүй бол бас хөл гараа бэртэх тэр шагаамаа. Тийм зэрэг хараад ихтэй явахгүй. Манай эдийн зэрэг гарч байна. Шууд тий. Яг. Гарсан нөө шилж Гэл. Нэг хүүхд байхны давчулт өгч алдуулаа шүү гэж байгаа шүү цаанаас. Гэхдээ нэг алдсны дараа мараа нэг яг нэг юм хос арцаар шүү дээ. Яг тэр юу ч хэлэх үдэ гэсэн шиг тийм арцаар тэр шиг. За ер нь энэ Туркийн залуу маань хүртэл алдчихээн тий. Энэ солигдсон маа юу? Солигддог. Энд гэхдээ энэ бүх төрөл нь бид нар харахаас хэдэн зуун ихэнх хэцүү байх шүү дээ. Тэр л угаасаа. Тий, харахаас. Надад ингэ спортын хүн байж хэцүү харагдаад байгаа байхгүй. Тэгэхэд бол амар хэцүү. Энэ нөгөө модон морь зөрөн дээр юм хийдэг хүмүүс бол амар усах тий. Одоо энэ логочр мочр орсон бол цэмлэх байх л та. Яа за. За нилээ. За Турк ихэн дуусгасан байна. За эмэгтэй маань нилээ гатуул эхэлж байна да. Эхнээсээ нилээ хатуу болж. За энийг гүйсэж байгаа. За маа хандаа маань Ганцхан шүү дээ. тэгсээ дуусгах шүү. Ганц уу? Ганц. Япон солигдчихлоо. За Япон ирчтэй орж ирж. 3 орчлоо ингэж болохгүй. За сүүлийнх 2 үлдсэн баа. Жон шахаад өгмөрлөө энэ. За ёо бүр нилээ. Одоо бас урдуураад аваа. Одоо шууд өөрчилж эхэлж байна те. За өндөр байсан. Хинээр л тусалах юм бэлээ гэнэ. Тэгээ өргөн учраас бас нэг хол үсэрч байсан. Тийм, өргөн болохоор энэ чинь. бас нэг хол авах гэдэг шүү. Би бол авраа. Тэр нь сууж. Манайх ороогүй юм уу? Орж ирээгүй. Дуусгаагүй байна те. За нилээ 2-оор тасарч 3-оор. Ган төлөг үзэж байна. За энэ Туркийн битэн бас гэдэг. Яма ихэн Сая л яасан бэ? Сая л дарсан. За солигдсон замаа 10 яа. яана за үнэхээр Яа 3 тойрог. дэлгэнийх бас 3 зөрүүтэйсэн сая. 3 зэрэг. 3 зэрэгтэй. За тэгтээ нөгөө хоёр маань Дэлгэнийх чинь өндөр штэ. Энэ хоёрыг бодвол тэгэхээр нөө хурдан яаж магадгүй. Гэтэ 3 хололтой. Ташаа ууж өгдөг. 3 бол хололтой. нөгөө эхний группээс бол яг паркурчин бол Тийм байрцсан. паркурчин бол тэр ч яхаа тэгээд Мэргэжлийн учраас. За тэгтээ үнэхээр ирч хүчтэй харалт юу. Тийм гоё юм Бараг дэлгэнийх өсөхгүй гоё. хөлөө хагас татаал даваал авчихсан. 2 тойрог. Тийм. Нилээн ойрхон бариад. Тийм бариад ороод ирэх юм шүү. Маах нилээн байл. Хязгаарч хоёр дарахад болж тий. яаж 2-т орчих хэрэгтэй. Тийм.
За 8. Нэлээд ойртуулчих шиг байна. За тэгээ манай дүлгөөний хувьд 3-3-ын тамирч учраас бас ажиллах чадвар сайтай байгаа. Юм богино зайны тесрэлтүүд сайн гоо. 3-3 спортч ер нь зогсолтгүйгээр л үргэлжлэдэг спорт учраас яг ийм дээр 5-7. За уг нь бол төгчин шүү. 6 нэг агс шүү. Тийм байна. Нэг агс. Тийм байна. Энэ гоё гацлаа. За Туркийн эмэгтэй маань Турк эмэгтэй болохоор бас даваа одоо талж магадгүй. баригдцаач. Болж байна. Хоёр цагтай шүү гэнэ. шүү. Алуу. За тэнцээ. За. Алуу. За хоёр тэнцлээ штэ. Яа. Сүүлдээ хам юм. Алуу. Одоо заваараа дудааширч байгаа. За Япон юучлээ нэгдээ явсаар байна те. За Япон сүүлдээ. За Япон бол нэгт орчлаа. За төгсгөл Сүүлийн бол яг бай манай хоёр зэрэг гад. бүрээ ихтэй юм одоо. Банч тугийг За Япон нэгт. За. ай. Нөгөө. Сүртэй авт. За. Тийш дараас нь хөөхгүй юм чи. За наач яах вэ гэсэн те. Юу Эндээс Юу болчихваа нөгөө хоёрын. найрлагч нөгөө камера бүрээ тэгвэрэг шин. Гаргаач гэж. Эмгтэй болохоор цуцсан л Тийм даа Туркийн сүүлрүүгээ. нэлээд янтарсан. Тийм. Гаяа. За ганцхан. Ганц. Яа. Яг л зэрэг. Яа. Яана. Бутад ийшээ нөгөө саадгүй гүхтэр зөвлгөн ах хурдан гэж магадгүй хаа. Амар гоёрлахтай яана. За бүр татаад за эцсийн л хүчээр юу н шахах чинь да. За альвэ. Шахаад өг. За гүүгээрээ. Төгсгөл. Гүүгээрээ. Яг ойрхон дуусна. За төгсгөлийн хэсэг. 20 м-д яваад дуусах жоохоо. 10 м. Унцлаа. Showbox аппликейшнээ татаад дэлхийн хаанаас ч шилдэг шинэ кино контентуудыг үзэх боломжтой. Мөн MyBox цэсэнд өөрийн дуртай кино, дараа үзэх кино, татсан киногоо англин хийгээрэй. Та төлбөрөө хийхэд төвгүй, илүү хурдан, илүү хялбар байх болно. Нэг төлөөд бүтэн сарын турш кино ертөнцөөр аялах боломжийг зөвхөн Showbox танд олгож байна. Боксоо задлаад үз. Яа ядах нь ямар олон гаргадаг юм бэ гэн. Яа, яг төгсгөл унаад дуусч байна. Тэр За энэ дээр ер нь ингээд унж байгаа боловч эн чинь ингээд ийм олон дасгалын араас ачаал авсан учраас тийм. одоо энэ булчин бүр өөрт амар бадарч байна шүү юу нэ. Яа. Заах дээ. Яа. Тэгэл амар ойрхон харамсалтай. Эцсийн мөч хүртэл барьж авлаа шүү дээ. 3-аар тасарсан байж байгаа те манай үнэд бол. Тэгсэн шүү дээ. Тийм харин сайн байл. Одоо уршаагаа гүгээд булчингаа мэдрэхгүй татаад унтлаа шахсан байна гэсэн үг шүү дээ. За ингээд дөлгөн дээр үдээ баяр үрээ те. Ингээд эцсийн мөч хүртэл үнээр гайхалтай шахаж чадлаа. Одоо бид ялагдсан ч гэсэн ахаад цаана биднэрт 3 сорд байгаа учраас асуудалгүй гэсэн. Одоо байдаг бүх зүйлээ гаргасан. Яа. Харамсаар яг ялагдал нь харамсалтай боловч одоо үзүүлж байгаа манай хоёр тамирчин маань байдаг бүх зүйлээ л гаргаж чадлаа те. Тэгэл манай хэмбэлгэн их ч одоо масаа болсон ч те. Хитэн Чамтараа сонсдог. Гэхдээ ер нь бол яг ингээд булчингаа ингээд уршаагаа гიშгэж чадахгүй болтол бадааруулаад хийн гэдэг үл юм хэвчээ. Монгол хасагтан 3-т орчлыг хооронд яриад байгаа юм хажид нэсэн бол харагдаж байна гэж бүгдээр харж байна гэн. За эхний сорил дээр одоо 1-2 үзнэ. Япон, Турк 2. За тэгээ нөгөө нэг сорил болгон маань 1-2 3 байр эзлүүлж оноо гэж байгаа учраас одоо энэ хоёр маань дахиж үзнэ. Тэгэхэр чин Энэ хоёрын одоо хинжсэн яа гэв л. Яа. Одоо манай үлдсэн ид маань бол нөгөө ид дээрээ чангарч байгаа л те. За одоо хэдүүлээ бүр. яа намсганд харагдаагүй ш дахиад явахаар. Одоо нөгөө нэг Тий. энэ нэмэгтэй маань бол бас сайн нэлээд шахсан. Төгсгөлийн мөч хүртэл Тэгсэн энэ нэмэгтэй мондоо өссөн шүү дээ. За нэгдүгээр хэсгийн 2 дугаар бай. Тэр нөгөө төсвөрийн спортуудын юу амар сонирхолтой санагдаад идэв. Эцсийн мөч хүртэл шахдаг тий. Манайх бол нэг за түлхэлж бол макс 5 секунд шахаад дуусчих. Тэр орно бүх хүчээ
Бидний хаяа 100 мод гүлхэл би нэг 60 яваал тэгэл алхаад хэлж байгаа юм. 100 дөө. 60 бол сайн явж байгаа. Богино нэг тесрэл тэгээд. Тэнгүүд энэ тэмцээнд нөгөө нэг анх санал тавихтаа манай тэр нөгөө нэг Spark Agency билүү тэндээс ерөөд анхны саналыг нийтлэгт хүргэсэн юм бэл. Ингээд манаагаас 50 оролцуулъя, танаагаас 50. Ингээд 100-ч дахиад хийя гэд. Тэгсэн Солонгос болохоор угаасаа бид нэр хийх хичээсэн. За тэгээ танаа санал дээр ингээд баяжуулаад ингээд багаараа хийя гэдэг санал авсан. Оо ямар гоё юм тий. тий. Анхны явсан юм нь бол Монголоос бас ингээд өрсөлдүүлээ гэдэг нь яваад. Ямар гоё юм тий зөрөгтэй шүү. Тэгээ нөгөө тэрийг санаачилсан залуу нь өөрөө ярьж байгаа юу гэж сонсон. Маа ихэн дүлгөнөө юу? Тий. Өөр хин гэдэг нэрийг мартчих. Хоёулын хувьд одоо энэ тэмцээнд орох санал ирсэн үү? Тэрийг яаж хүлээж авсан? Ерөөдөө миний сонсноор бол 2-3 шалгалаар бол ярьцлага болсон гэдгийгсэн. Таны Тийм надад ирсэн. Тэгээд шалралтууд нь оролцоод солонгосчуудтай нь олзаа. Тэгээд багийн хүчний тэнцвэргүй байдал гээд асагдлаа гэдээ залгаж байсан. Солонгос хүмүүстэй уулзах чинь баг 3 дугаар шат хүртэ. Би ярин солонгосчуудтай уулзахдаа тэр видео калаар уулздаг нь лөө ирж уулздаг нь бил ирж уулзлаа. За одоо энэ чинь бараг жил хагсын өмнөөс эхэлсэн юу байхгүй. Ер нь эхэлсэн байна тийм. Тэгээд яг би нэг бэлтгэл дандураа тийшээ бараг 3 мөр ороод 2 үлээ 3 ороодсэн санагдаад байна. Тэгээд ямар ч гэсэн тийм. Тэр нөгөө нэг хийсэн залууг хувьд бол судалгааг бол бүр эртнээс авсан гэдэг. Жил гарan гэхээр бол ер нь нэлийн холоос явж байгаа тийм. Тийм. Одоо тэр залууг хийснээр бол бүр ингээд багын одоо хүүхэд байхдаа одоо нөгөө нэг бусдын дунд бие яаж авдаг гэсэн бусдыг дээрлэх ч юм уу те багын хочч хүртэл ямар байсан бэ гэдэг судалгаан дээр хүртэл очисон гэхээр бол нэлээд тийм нөгөө нэг одоо нөгөө солонгосчууд ч өөрсдөө хүүхэд насны нөгөө дарамтууд тэндээс ингээд амар яадаг штэ тий эсрэг тий одоо ингээд баг одуудынхаа буцаага тэрүүгээр ингээ айгүй хөшөмжилдэг тий тэгээ тэрийг асууж исэн дээрэс нь хэрэг талбагдчихсэн үү яа шийдгэлтэй юм төр гэж асууж исэн тэгээ айгүй нарийн айгүй хувь хүний характеруудыг бас судлаад байгаа юм шиг тийм асуудал. За тэгэхээр манай гавьтын маань хувьд хитрхи хүчтэй гэдэг шалгуур дээрээс хасчихсан. Магадгүй хаа одоо манай гавьтын маань ч одоо түлхэлтэй өргөлт одоо ер нь хамгийн хүнд чинь максыг бэлтгэлөө тэмцээн. Ер нь яг өөрөө авч ирсэн бэлтгэл байж болно гэсэн. Бэлтгэл дээр 155 мав орчим төлөгчтэй. 150-ыг түлхээ. Тэмцээн дээр 148 авч өсч ирээд төлөхийг. Тэгэхээр ч одоо энэ 8 орны 48 залуучч одоо чинь хөндийн өргөлтийн тамирчин байхгүйг харж байгаа бах тий. Тэгэхээр ч одоо энэ ихэнх оролцогчдоос нь эрэгтэй оролцогчдоос нь илүү хүндийг одоо дээрээ өргөж түлхэж барьдаг гэхээр ч одоо бас хасагдах юм уу. Power lifting-ийнхэн биш тийм. Power lifting чинь CrossFit спорт ч өөрөө гимнастик хөндийн өргөлт хоёроор дээр суурилж хосолж ингэж эхэлсэн гэдэг шиг яг үндсэн их спорт нь манайх байхгүй юу? Одоо power lifting бас түүхэн. Тийм манайхаас салбарлсан байхгүй. Яа тэр. Тийм юм байна. Тийм хүмүүс яг power lifting-ийг суул таталтаар нь ингээ мэддэг шүү дээ. Тэгвэл power lifting мэргэжлийн тамирчид 7 хоногт 3 өдрөө одоо нуруу хийх өдөр мөдргээд тусдаа. Тэгтэл бидний бэлтгэл 7 хоногт 11 бэлтгэлтэй байдаг. Өдөрт 2 хийдэг. Зих болгондоо одоо хөвтэй шахалтыг бол ховор хийдэг. Таталт суултыг өдөрт 2 хийдэг. Өдөр алга ингээд суултыг одоо хийж идэг. Баггүй юу суулт таталтыг. Тэгэхээр powerlifting-ийнхэн бол суултын тэр яг штангийн үнцэн нэмхийн тамирчид мамиртаас амжилт нь жоохон бага харагдаад. Би нэг яг өндөр ачаалттай бэлтгэлтэй үедээ юу ажилласан. Powerlifting-ийн дэлхийн рекордуудыг судалж үзчихсэн. Тэгээд ойрхон бас байж болох юм байна гэж бодчихсон. За, Японд их торлоо. За хоёр дахь шалгуур дээр. Үгүй эхний сорил дээр Япончууд нэгт, хоёрт Турк, за гуравт Монгол торлоо. Энэ Турк эмэгтэй гэхдээ амар сайн байсан тий. Сая. За маа таандрын үед тий. Таандрын үед ер нь нэвтрүүлгээс ямар нэгэн санал ирсэн үү? Оролцоо. Яг энэ дэр чинь бас яг спорт талаасаа биш гэсэн энэ дэр чинь зарим нэг нь олны танд байна гэхэд Би орсон бол одоо гай болж байгаа шүү дээ энд. За яг магадгүй юм хэлгүүлээ. Тандр орсон бол гайл болох байсан. Гоо арт түм юм хэлэх байх уу? Мэргэжлийн хүний нөө. За яг гэхдээ за хоёулын хувьд орлоо гэж бодоход яг магадгүй дөлгөөний оронд байх байсан баг. Тэгэхээр хоёулаа саяны одоо гүйдэг дээр
Яг миний хувьд бол та нар ч нь бол холимгоор бас чөлөө цагаараа Бокс. 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 Аа. Яг 7 хоногт. тий 7 хоногт 3 мурал. Тийм. Тэгэхээр бол ер нь дасгал хөдөлгөөн бол байнга хийдэг гэсэн үг шүү дээ. Яг Тэгэхээр саяны сорил дээр яах бол нэг 10 гүгээ туг руу саях дээр тэгэл бас гүүхл бах тий. Өндрийн Арай даваа удаан тий гэхдээ гүүхл бах ямар ч гэсэн. Тэгээд бас эх орны нэр явахаар ч нэ. тий. Эх орны нэр явахаар хамаатай байсан. Гэхдээ би бол жоохон нохоороо л тэгэл унахгүйгээр л айлуулах удаан ч гэсэн нэг юм Аяа нэг төгсгөлөө бас Байж хийж байгаа, тий. тул бас тий. Шахахгүй. Гэтэ хот. Яг үндэ явж байгаад бол худлаа. Наа чи ингээд камер тавьцсан. Бага хүмүүс үзэж байгаа. Энтлийнхэн төрүүлж мөрүүлээд ингээд сэтгэл зүйн мэтгэл зол амар байгаа. Яг тэгж бодож байгаа шиг хүн ер нь бол ороо явна гэж хизэж байхгүй. Тэгээ энэ одоо харахад ингээд Харагдах байдал. амархан харагдаад байгаа бол яг очиод бол шал Тэр нөгөө спортын шатлалгаа одоо түрүүн дээр нөгөө Филиппиний тамирчны тэр ахгүй нөгөө хажил явна шидэд ингээд ингээд тэгэнгүүт нөгөө алдаа тилтрээ тэг тусмаа бүр ингээд тэгээд байгаа. Зүгээр тэр үеийн моментаараа бас Тийм. хийж байгаа. Тийм. ганцаараа дасгал хийж байгаа биш юм ч те. За За. хоёр Хоёр дахь шалгуур. За баган тогтоох дээр за яг нөгөө нэг энэ бол угаасаа өмнө баг бичлэгэн дээр гарцсан байсан те. Манай Адиас сүрэн холимгийн тамирчин хөрөл хоёр байна. За Энэ тэгээд аль төрүүлж тавьсны ялагдах юм уу? тий. Яа яасан юм бэ? Тэгээ сүүлд оролцсон нэг ярилцсан дээр хэлжсэн. Одоо нөгөө инхөрлийн тулааны тамирчин нэвтрүүлгийн багаас ярьцлага авах гэх тэгэхээр үгүй яах зүгээр л тултчихъя гэл. Ерөөсөө яг ингээд бүр ингээд зүгээр байгаа хүн л тийм тулаанч хүн. За эхлэе. Цаанаас нь ингээд нэг ярьцлага авахаа суулгаад ингэвгүй зүгээр тулааны эхлүүлээ л. Тийм шүү дээ. Дараагийн тамирчтай бүр хариуцлага нь бичиж байгаа. Тий, ер нь л яа тий. Тийм. Хинэх дээр хамгийн бага нууц одоо хамгийн өндрийг авна гэж манай хоёр шууд өөртөө. За энэ маань болохоор нэг баг нь 135 кг. Тий. Тэгээ ингээ хоёулаа хамт барина гэсэн үг. Хувааж. Энэ тэгээ бас яг энэ барилт нь амар чухал юм байл л дээ тий. Тэгээ яг нэг зогсолт нь тий. Тийм зогсолт бас. Тийм зогсолтой амар чухал. Тэгэнгүүтээ засч масах. За энэ Японы хоёр бас харагдаж байгаа сонирн үү барьж байна, тий. байрлаа тий. Бас тийм байна. Ингээл нэрээ Могоо шиг хоёулаа хоёр бие Бас, ороодсон байна тий. А ингэнгүүт илүү бас нэг мэдэх юм болов гарна. тий. Гэтэ гайч болж магадгүй бас. Нэг талтай тий. Тий. хөшигдөөд нэг хөшөлдөд. өвөлдөж За өрсөлдөж байгаа юм чинь тэгэл Японы хувьд бол гайл болоосаа тий. Бас Одоо энэ тамирчид ингээ яг нэг мэрэгжлийн тамирчид гэмтэлгүй байна гэж юусоо байдаг байхгүй. Тэгээд гэмтэлтэй газруудаа тэвдсэн биш битүү. Ажигийн мөрөн сая тэвдтэй харагдаж байна. Яа. Энд чинь төрүүл чиг дээр гарууд яагаад л хэр удаан зогсоодлоо. Австралийн винтер дээр чинь цаг арай төхүүлээгүй санагдаад байна. 40 хэдэн минут санагдав. нэлээд утсан тий. Тэг санагдаад байна. Энэ одоо тэгээд хэр удаан зогсох юм бэ? Буруу чим шиг харагдчихэв одоо яг харсан чинь. Нэг Японы бариад байгаа тий. Тэрэ юу хийчихвээ бодож ивэл Бас магадгүй уддаг нэг сонь нэг нь хөшөөд байдаг. Тий. Нөгөөт нь дарагдаж дараад байвал бас хэцүү байх тий. хэрэгсэл алдаа гарч манай баг тэмцээний дахийг хэлүүлэх гарсан гэж. юу вэ? Тийм байна. Тийм биш. Яа юм болж байна. Хэлсэн. Гэсэн боловч хэрэгсэл эдэрсний өрөөс тийм. Эвдэрсэн гэж. Японы 40 цагийн дараа 40 цагийн дараа ажил нөхдөд энэ тэмцээний 20 дахь хүн биш. За Японы барьжсэн хэрэгсэл нь эвдэрсэн учраас ингээд энэ сорилоос шууд хасагтаад үржлүүлээд манай хоёр баг маань үүсгэх юм те Монгол юу хоёр. Тэгээд Японы багийг амрааж агаад сая 40 цаг гэсэн үү? 40 цагийн дараа дахиад Тэгэхээр манай хоёр барыг 40 цаг байсан юм шиг үстэхгүй үү? 40 цагийн дараа яг нөгөө Монголч онхондоо амар цаг магийн тооцоолж байгаа юм байна л тий. Тийм шүү. За одоогор бол тэгэхээр Япон өрсөлдөөн. энэ гэхдээ юу ах шуу амар шаардах. Бид нарыг бас нэг юм шууны юм татгал хийлгээд ингээд заваадаг гэсэн. Одоо энэ дээр яасан ч гэсэн минутаараа үзэх нь шүү дээ. Тийм. Одоо энэ хоёр хувьд ер нь баг бүр хэцүү бүр гүрийн л гэсэн үг. Илүү төсвөр гарна гэсэн. Яг тэгвэл араас нь Япон гарч ирээд хэд өрхийг мэдэхгүй учраас. Япон болохоор мөрөндөө ингэсэн чи кистэн дэсэн юм шүү. Гинт. За Японы багийн цаана хараад үзсэн. Энэ хөргөлөх мөрөндөө гэсэн байх шүү. Sorry. Асаа тийм үү. Тийм. Энэ алгаа бууц энэ өмнөх нөгөө юм зөөлтнөөс алгануудаа задлсан байж магадгүй. Магадгүй. Ийс нөгөө хүнд чинь тийм л үү. Тийм.
Тийм. За манай хоёр маань бол хоорондоо ихсэн ярилцсан гэдэг чинь тий. Хүчээ тэнцвүүлж. Энд яг бас нэг чат ойрхон хүн байхгүй болохгүй байгаад. Яг тааруулчт юм билээ дээ. Цаанаасаа гинжээрээ тааруулаад тий. Тийм. Тэгээ яг ижил өгөөц урт гартаад найраа богн яагаад 5 минут. Яг тэнцүүлж байгаа тийм. За орхон хэнийг ярив. Энд гэхдээ ер нь л тесрэлтийн дасгал хавар. Турк хоёрыг хэлж явах шиг байна орхон хоёрыг. Тийм турк хоёрыг нөгөө ямар ч хөдөлгөөнгөө. Би ч одоо энэ ойлгохыг дэмжиж байгаа шүү дээ. Тосын барилттай. Тос ахыг. Энэ хоёр эрэхтэн үү? Эмхтэй шүү нөгөө тийм эмхтэй. 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 Тийм. Тийм шүү дээ. За тэгээд ер нь амархан харагдаж байна. Ер нь бол мэржлийн тамирчид бол ингээд ямар нэгэн зүйлийг их амархан харагдуулдаг. Ер нь бол тий. Бас тэрийг үзэгчид одоо спортоор хичээлдэг хүмүүс манаас ойлгож ялгасаал. За тэгээд энэ спортын энэ нэвтрүүлгийн зорилго болон одоо энэ баг тамирчдын үндсэн зорилго манад ийм олон спорт байдаг шүү. Энэ спортууд чинь хүнийг ингэж хөгжүүлдэг. Хүнээс ийм дэсвэр төвчээр эмхтэй ч вэ, эрэгтэй ч вэ ийм дэсвэр гарч болдог. Спортоор хичээлснээр хүн ийм эрүүл чирэг байж болдог гэдэг юутай учраас хүн болон гоё спортоор хичээлээд тий. Одоо Монгол улсаа дэмжиж байгаа ч гэсэн дэмжиж байгаа шиг өөрийн эрүүл мэндэд бас дэмжлэг үзүүлээд Яа. За манай хүний гар вэ? Тий, эдийн гар. Манай яв нь олсон сайн л явдаг байх хэрэгтэй даа. За ер нь одоогийнхан бол одоо кимоно атгах тий. Тэгээд олстой байгаа хийдэг. Атгадаг төрлийн спорт болохоор ер нь атгалт бас их сайн байх хэрэгтэй. За энэ Туркийн хоёр маань бол би нэг хэлчихээ болоод яг удаж бүх юм амар хэцүү санагдаад байгаа. Бүгдээрээ би яг хэцүү. За энэ үнэхээр сайн маань тийм аа Туркийн ямар үстэй Монголд зогсож байгаа эмэгтэй тань яа жижиг эхэлж байна. амьсгал чадахгүй гэж наач. харин тийм. Тинчээ гарын чичрээ. Бутаас. За энэ болохоор дэлхийн аваргын 2 удаа төрүүлж ирсэн чөлөө бүхний тамирч. Олимпийн өрөл медальтай. Чичирж штий. Тэсээс тэс өөр байсан л гэж. Гараас. Зүгээр татаж авчраа за эрэгтэйгэн гар эзсүүлчих та. Энэ эрэгтэй нөгөө хүнд чингийн юм байгаад л тээ. Ойлгох юм. Энэ татах нь өөрөө гайгүй шүү дээ. Тийм байгаа шүү дээ. Төсөөлөд өгдөг. Дулгааж ингэж тэлхэндээ энэ ингээ тогтоож барьж байгаа нэг таахгүй. За маа эдийн хувьд бол ер нь ядарж байгаа юм. Энэ тэгэхээр тактикаараа ингэж болох байсан нь ингээд байж байгаад ингээ нэгэндээ тусалж гараад татаж болно. За тийм. Тэгвэл энд амар гоё тэрхүү хооронд ингээ шүү дээ. Тийм хальтхан тий. Тийм хальтхан ингээ шүү дээ. Тэгэл гоё юм тий. Багийн тэнцэн гэдгийг санаарай. Багнаа тэнцвэртэй бай. Яг магадгүй ахгүй бас илүү яриад ч магадгүй байхгүй тий. Сая харахад бол эмхтэн зүгээр нэг гараар татцсан шүү дээ. Тэгэхээр бол ах бол бас алдалцсан бариад иж магадгүй. Яа энэ уруу тасрах юм гэдэг. Тэгэхээр энэ бас зогсолтноос ойж магадгүй тий. Өмнө төрүүлдэг Австралийн оюутнууд бүр ингээ бие унагцсан байжсэн. За цаг явуулсан багныжийн гарын булчин улам ачаалал болж байсан. Тийм л дээ. Гэж ялхаас. Тэгээ яг нороо ингээд гарч байгаа л гэж тий. норон дээр. Энэ багныг тогтоохын тулд ер нь гуйны булчин, өгзөгний булчин, хөвлий, за тэгээ мөр, шууны булчин бүгд ажиллаж байгаа гэсэн. Жишээ нь шууд эднийг алтаад тагсан байгаа шүү дээ. Тэхгүйгээр хүлээ ингээд зогсоод цээжээ унгаад бол болно уг нь. нурууны арт ирэхээр арай хүчтэй ш гарын булчингаас тий. Тэгж болох юм тий. Одоо ер нь харах юм бол маа энэ хөрөд маань яг бие унгаж эхэлж шít урагшин. Одоо эдгээр чинь Туркиас урагшилж эхэлж шít юм. Нуруунд тасрах гэдэг ирэнгүүт. За хугацаа хэд болцсон бэ? 13 руу орцсон уу? Өөрчлөөд нөгөө ачааллуудын нөөрөр булчин руу шилжүүлээд явчих юм бол бас нөгөө амрах арай юу хугацаа өгөх юм. Ганцхан нөгөө нэг мөр шуу гэхгүйгээр тийм айлуулах. Яа бас мяарж байгаа л харагдчихнараа. Яа ширүүмсэн татаад ихсэн гинэ. Амьсгалж чадахгүй л шүү дээ. Тийм байлэр тий. Харин Аз тэгснэ Монголыг тусч байгаа ажилтны шигээс чинь моц чинь гэж. Гарын болтор. гарын алтарж юм юм ээ. Яа за манай холимгийн тулаан чи би хааг харж байгаа бах те. Яа. Одоо ингээд ахын нэг засаатахыг гэл ингээд дараад ирвэл тий. Тэгвэл болох юм шиг санагдаад байна.
Яа, за Хөөрхөн харагдаад. яг нэг өсөж байгаа хувьд болохоор хажууд тийш харж байгаа бохтой. За нэлээд суларцсан гэх юм олон чангалж байгаа бох. Тийм. Чи одоо яг өрсөлдөгчөө харж хяндаг, өрсөлдөгчдөг ажилдаг спорт тамирчин штэ. За Ахын царай маань яаж байгаа ширмсэн татцсан. тэгээд энэ хоёрыг л хосох хэрэгтэй л дээ. Тэг надад энэ огтод амар хэцүү санагдаад байгаа илүү яг адилхан жин яг адилхан ингээд. Тэгээ яг ихтэй юм. Зөө ингээд хуваагаад ингээд яаж чаа. 245 ч гэсэн мэдчихсэн. За. Яа, за. Жоон. Нилээ ярваадсан. Одоо уг нь бол болдог бол ажиагаар жоохон татуулж чаад нэг ингэчмээр байгаа юм тий. Нэг сэгсэрчмээр байгаа юм тий. Одоо сэгсэр лавшруулна гэж яриад Тий. байна тий. Одоо Турки хоёр маань бол тэгээд байна тий. За. Тэр энэ хоёр За нэг лавшруулаад за нэг зас. Тийм зөө яг ингэж. Тэгээ энэ дээр нөгөө нэг удаан хугацаанд татгцсан учраас бас лавшруулж барь. Яа. Тэр. Яа. За гарныхаа булчингаа нийлэн тат. Тэр араа. Турк Тэсвэр маань гар нь ултарсан. Одоо эднэрээ чи ингээд цавчингууд шууд тавьж болохгүй болчих жоох. Битээ тавиаж гуйг энэ хөөрхэд. Үнэхээр хэцүү байна. Яа. Ахын гол ширсэн татаад байгаа шүү дээ. Ширсэн татж байгаа. Тий. Тэсвэр. За манай эдийн гар ус нэлийн суларсан лавшруулаад. Яа, бүр нилээ. Яа. Яана яасэхсэн. Энэ удаашрал тийм үдээд байгаа юм бүр. Турк штэ. Турк штэ. Яа. Яа. За одоо жоохон тисчээсэй. 16 минут. Яа, за одоо гүрийт штэ. Тисчээсэй. Одоо гүрийт штэ. Тий. За ард нь Япон байгаа гэдэг манай баг бортож болохгүй те. Одоо гүрийт. Одоо тэгэл гүрэлт. Боксоо задлаад үз. Тий. Тэгээ Япон яахыг мэдэхгүй юм чи айл алхал хугацаа хажаал байж болоо гэнэ. За тэгээд багийнхан маань сайн дөрмжилж боллоо. Монголчууд энэ саарч чадахгүй гэж юм байж ядууны хотлоо өрсдөг авдаг чи. Хин нэр саарч чадахгүй энэ тэр. За тэгээд ялагдж байгаа нь хамстай боловч манай багтаа өрсөлдөж байгаа учраас тэгээд бидний хувьд бол бас давуу гэсэн. Одоо тэгэл хүн юм ухаас тэр Солонгос Филиппин хоёр дээр эвээ гэдээс нөтөө боллоо. яа. За. Сайн. Яг магадгүй Япон энэс бас урд нь бас дуусч магадгүй шүү. Магадгүй л хай. Гэхдээ яг гүрийсэн дээр л дээ. Гар нэвшсэн юм шиг. Энэ нэвэр орохоор өвддгүү. Өвдөн. Тэр эвэрний массаж мэдгүй. Над хэлж өгсөн би тэрийг сонссон. Талархлаа илэрхийлмээр байна. Хөөрхийн тий. Хамт үнэхээр мундаг орцсон л Тий. Шаартай баг байсан байл. Хэслэлтэй үлдээ шүү дээ. Чин. За нилээн л тий. Сарахгүй л тий. Яа энэ тэлтэй амар хэцүү тий. Тэмцэлтэй үед бол. За. Ойрлоо. Айз хөөрх юм бэ. Энэ удаагийн даалгавар дээр заавал яаж 3. Гараа навнаа л гэж. Чинийхтэй мал тутуу байсан энэ дээр заавал илүү гарна. Турк консешэг манайд баярлаа. Хэлийн жирэ барьж юм Барнаа л гэж. За. 20 минут алдсан биш 4 минут хэл алдсан биш. Тийм ээ. Янз гоё. За нөгөө араас нь Япон ганцаараа гарч ирж барих учраас за манай хоёр дээр ер нь аль болох бүх эсвэл Тулахгүй бол. тий ер нь л тулгаж л Манай хоёр гэхдээ амар хөрхөмж тойлоод 100 таалаа гинэ. бас Тийм. за одоо тэгэл ер нь бол ингээд нөгөө нэг төсвөр төвчээрийн зүйл учраас тэгэл аль болох өөрийгөө хураал дээ жижиг юм аа. Өөр юм Тий. болж Тий. За ээжлээд одоо чинь 100 25 тоо. Ахаад 5 минут өнгөрцөн. Гой. Юу. За. Оргил ха над руу одоо. Одоо над руу. Утсан дээр бүр ивэр идэдтэй. Яа. Угаасаа бүр амар ус юм ээ нөө. Гяндаасан биш. Яг л хэлсэн л дээ. За хоёлаа барыг ингээд хоньёол гисэн байсан. Барыг нөгөө лавг учраас төрүүлээд энэ хоёр маань барыг хонцсон. Яа. Салгалаа л. Тийм л дээ чинь. Яаж чадсан. Ер нь бол нөгөө нэг ихний бадарж исэн мэдрэмж одоо арилаад бол бүр нэг ямар ч нөгөө булчин яг тийдэж нөгөө нэг юм татгаж байгаа юм шиг болж байгаа л тэг тавьчихдаг шүү дээ. За дээр нь бэлтгэлтэй. За тэгээ тэр бэлтгэлт нь өвдөж явах.
өвж байгаа хажуугаар. Тэгээд улан байн лавшруулаадсан байна шүү дээ. Тийм. За баруун зүнэ татаа. За ээлжлээд одоо ер нь нилээ. Энэ бол амар багийн ажиллагаа шүү дээ угаасаа. Яаж ингэж хатгаж чадаад байна гинэ. За ер нь Турк, Япончууд бол ер нь бүр гайхаад хэлчихлээ. Тэмээргүй юм аа л гэж. Хэрэгчтэй өрсөлдөх юм. Ирмээр шүү дээ. Энэ чинь бас нэг могоо оролт хийгээд байна шүү дээ. Ингээд араас нь гарч байгаа юу бас энэ хэцүү байхгүй тий. Тий. Бас ингээд өмнөх хоёр нь бүр ингээд тулгаа хийчих. Болгоомжтой хэрэгтэй байна. Юу гэдэг болохоор явчтэй адууны мах. Адууны мах. За 40 минут. 40 минут. 40 минут. Өө ямар гоё юм бэ. Австралийн юу баг хоцлоо шүү дээ. За айхалтай энэ энэс л яаж таад хэсэх юм бэ? Одоо болондоо Япон бараг 40 хүртэл хийсэхгүй шүү дээ. Хүч байгаа мөн. Үгүй ээ манай ер нь ардны яахыг мэдэхгүй учраас ингээд бүх юм аа. Тэр амар хэцүү байхгүй тийм. Бас нэг хэдэн секундээр ялагч магадгүй тэр хэцүү хүчээ зуугаал. Яа. За сайн байсан. Тэр супер байлаа. За гайхалтай. Өмнөх A группийн амжилтыг за манай хоёр маань бас илт. Тэр одоо давуу эвдлээ тий. хэд хүртэл 38 байсан санагдчих. Тийм. Тий. Манай хоёр маань 40. Одоо цагийг юучлаа харуулах. 40 л гарцсан. Вэдэ. Гарын дээр нь массаж хийж өгөх. Шууд дээр нь хожин нүдэж мэдвэрх юм. За тэгээ ингээ яг баярлчий гэхээр нөгөө ард нь Япон гарах гэж байгаа учраас бас ингээ тэгтээ тавахгүй хүлээлт үсгээд тий. Яа. Сайн байсан шүү. Яа. Яаж юм дүлгэн хавчж байгаа харж байгаа юмстэй. Тий. Массаж хийж өгөөд. 41 гэж. 41. За өмнөх A группийн амжилт үлээсэн тий. Сая Туркийн багаас баг 2 3 дахь илүү Таймтай амар. За багаа төлөвлөсөн үү? 3 дугаар хэсэг. Японыг бүр шалгуурын сүүлд явуулаа. 40. Одоо тэр нөгөө асан дээр тогтдог гэсэн тий. За одоо манай хүнс тэгээд хонох байлгүй дээ. Боксо задлаад үз. Маань ч одоо лав гочртэр одоо яг ингээд бас айгүй ганц хийдэг юм гэх юм уу те ер нь өдөр тутмын хийдэг юм байгаа шүү дээ. Яагаад дөрөв байгаа юм нэрээ тийм шүү дээ. Хоёул болохоор энэ солиг яг үзээгүй амжаагүй юм. Энэ болохоор ингэ юм лээ. 4 мөчөндөө ерөөдөө цагирах юм. Тийм үү. Барьчин. Тэгээ дээр нь 2 цагирхан дээр гიშгч. Тэгэл тэнцвэрээ олоод хин удаан. Одоогор болохоор энэний амжилт нь 2 цаг 42 лөө 42 3 байна. Тэгвэл манай ханс юм байна л да. Тэгээд нэг тийм байна. Тэгэл тэр ханс нь өнөө юм байна. Япончууд амар юу талчилж тий. Санаа яач магадгүй. Энд тийм одоо бас айгүй онооны үн дээр бас нэлээд юу бол. Энэ дэдийг зөвсгөл дээр Японыхаа хариуг харуулах болов үзүүлэх баха. Тийм үзүүлэх л байх та нийлүүлж бичсэн байх л тий. Үгүй энэ дэр ингэж гэрч. За манай үний яриасан. Унтаж чадсан шүү. Тийм ээ. Завар тийм баха. Тийм шүү. Өөс нэг тэр нэг өөрийнх нь сошиал хаяг дээр өссөн юм дээр цагиран дээр 2 үлээр ингэсэн гараараа барихгүй. Тийм. Бараг 2 гараараа ингээд тогтох байлгүй. Тэгээд яг тэрнээс насаараа хийсэн юм аа шүү. Тийм. За хонон гинэ. Яа. Шууд явуулчих юм бах та. Шууд гар авч хайсан гарч байна тийм. Манай өнөө хүлээлгээс болж байгаа юм байна гэхгүй тийм. Дараа нь чинь нэг юу яац нэг гараа аав гэж хэлсэн шүү дээ. Нэг гараа аваа тэгснээр хоёр өлөө салга. За нөгөө хоёроос нь. Тийм л тэрнээс ингээд тогтоод байвал бас болохлах тий. За нөгөө хоёр ус за энэ Японоос эмгэгтэй тамирчин энэ нөгөө юуныхан тамирчин. Завчин Нэш шаагийн за рowing зав нөгөө нэг анил завчин. Роу юу нь бас нэг аюу тийм нөгөө төсвөртэй. Тийм ээ завчин тэрний хатгалт. Бохор хичээлдэг надаас ч хүчтэй юм. Япон болохоор нөгөө нэг чөлөөтийн тамирчин.
Аяа өрсөлдөд ирэхээр хөөрхөн баха болчт юм бэ. Эндээ амар гоё дэмжлээ. Яа өрсөлдөд ирсэн ч ерөөсөө өөр яа. Тийм. Одоо яг эд барилдаж байгаа бас тамирчдын нэг юм л. Дэлхийн аваргын хөрөл олимпийн хөрөлтэй дэлхийн авар 2 удаа дэлхийн аварт хөрөлцсөн. Замаа тав. Яа. За бараг өөрөө ойлгомжтой. би бараг болчихж магадгүй гэсэн тэгэхээр Тэгээ за яг энэ хэсэг нь эндийг харахаар ч тэгээд юм байлаа. Өөсөө бүгд ялна гэж бодож байна. Тэгтээ юм юу үедээ өгдөг тий. Бас Хүн хамгийн сайн чаддаг юм дээрээ л бүдэрдэг гэж байгаа шүү дээ. тэгээ одоо биш. Тэгтээ тийхгүй ах уу тий. Одоо биш. За энэ магниз санийн шохоо гимнастикийн тамирчид энэ нуграачид манай спортынхан дэн хүндрэлтийнхэн кроссфитийнхэн ингээд хүчний юм спорт штангийг халтруулахгүй тулд хэрэгэлдэг. Одоо бас гэрийнхэн бас. Тийм гэрийнхэн аяга хэрэгэлдэг. Тийм шохоо байгаа шүү дээ. Тийм шохоо. За бас яг ихэндээ бол гэтээ бас ингээд харахад аюу өндрөөс үгцэн болохоор ямар Яа энэ эвгүүд л аас авах юм байна тий. Тийм биш. Эвгүүлтэй энэ тэнцвэрийн үзүү. Та нар одоо хүүхд насндаа жишээ ингээд юм дээр өрнө тогтоомох. Бодлоо ёстой. Анил айлын толгой хөлөөс өлөвчлээ оролдоод За яг би турникнаас үүдхтэй зүгддэг юм аа. Гадаа нэг байсан байхаа тий. Гадаа нэг мөнгө авдаг юм шүү дээ 2 минут. тийм. Тэн дээр бол нэг зүгдээж бараг авсан шүү. Сэ манай нэг хөлөөс өлөвсөн чинь нөгөө хоёр нь хойлоод байгаа төлөөс өлөвсөн. Харин дөөрөж байхгүй аа. Тийм. Хараад. Монголыг хараач шүү дээ. Яа ер нь бол зөвлөдөөс нөгөө нэг мэрэгжлийн үнийг бол шууд Тийм дагаад. шүү дээ тийм. Тэгээ яавал ай. Аа. Өс тийх бахаа. Тэр дөөрөхийг оролцсон гэх тэмээтэй бас үнэнгээ хэлж байна. Эхний группийн ид чинь баг. Бүгдээрээ дөөрэж Тэгээ бүгд дөөрөж дээр. Тийм. Монголын байрлалыг хараад байна. Ер нь бол зөвлөдөө тэгэл хааш нөгөө мэрэгжлийн үнэ дагсан л зүгээр та яавал дэвтэх юм байна. Яргаа. Одоо калистеник, гимнастик, за цирк, акробатичтэй ер нь булчингийн ширхэг. Тэгээ бусад нөгөө ерөөсөлт нь бол дагаж хийж хэлсэн юм шиг тий. Аргагүй л дээ. Аа манай амар хэцүү юм хийгээд дагуулчихгүй тий. Хэцүү дээр авчиасаа да. Тий хэцүү дээр яаж дагуулчихгүй унгайгаа шууд гээд байгаа. Эхлээд хайрлж хэлж байсан аа. Зүйлдээ яг өрслөд юм. Өрслөөд ирэнгүүт нь. Би бол энэ том боёг биш дэлэхгүй байна. Энэ гойны дотор л батж байна Тий. гэдэг ер нь Тийх байх. Тэр түр хэлээд хүлээ ингэж удаасаа чаддаг шүү дээ. Талаж өглөөж өмсч салглаад байдаг. Тэр шиг. Тэгэхээр хоёлоо байсан бол баг юу юм за энэ дээр уусаа. Дээшээ шийтгэл Тийм. дээшээ шийтгэх тий. Тэгэхээр айгүй хуваарь тус юм. Барих хөөс юм. Гүүх Баг нь барих хөөс. баган дээр л Тийм баган дээр байх юм байна. баган дээр байх юм. Тийм байна. Тэрнээс шитгэж юм бас нөгөө тойргоор олон болоод ирэхээр тэсвэрээ спорт болоо авчиж байгаа байхгүй тэсрэлт биш. За 20 минут. За гараа тавь гэсэн юм болов? Тийм байна те. За Нэг гараа тавьчихчихсан. за эхний сорил гараа Байл тавьсан. өөрчлөлт нүүдлийн зааж өгöd шүү дээ. Туркийн залуу бол уусаа бүтэн манай одоо тамирчин лөө хараад яг л адилхан хөдөлж те. Одоо харах юм бол яг байл яг дүүрээсэн. За манай баг л унтаж. Унтаж чадах юм шиг. Хамаагүй унтаж унтаад гин тусаад унтсан байл. Болохгүй шүү. Нэрнгээсээ унтаж. Уулнаас унж нэг зүйлсэн чи орноос унж идэх шүү. Тэгмээргүй байсан. Хараа нэг зэгнэсэж ирснээ өөртөө санаас. Яа тэгчээж байгаа. 38 минут өнгөрцөн байна шүү дээ. За 40. Тийм байна. Яа тэгээд яг нөгөө Нэг минутын дараа салвсан хөлөө салгана уу? Хүлээс алгана гэж шүү дээ. Энэ өмнөх дугаарынх нь ингэ салвсан уу? бас тэгсэн. Гэтэ өмнөхөөсөө жоохон их тэнгүүлээд байна уу да. Магадгүй би бас харин тэгж бодод. Нилээ сүултээ яаж тээ. Тийм. Тэгээд их шиг байна те. Энэ нөгөө өмнөх дээр 8 удацсан болохоор 2 цаг гар явсан болохоор. Тэгээд их шиг байна. Хурцлах гэж юм байна. Бас тэгсэн байж магадгүй. За 40 минут. За
За салга. За одоо 2 үлээ салга. Тэгээ өмнөхөөс бол хамаагүй эрт бүх нэг хөндрүүлсэн юг оруулаад ирж. Нэг хөл рүү ачааллаа гэдэг юм байна шүү дээ. За Туркийн залуу нэг гараараа бариад их шиг тэгж барихгүй дээ. Одоо салгаж байна. За эмхтэй юу үз. Хөлөө нилээ. За манай энэ чөлөөтийн тамирч юм. Энэ юу. Энэ тэнцвэрээ олохгүй бол бас хит чангарах юм бол тэнцвэрээ бүр алдаа. Хатуу яж магадгүй баг. Тий. Уул нас уян да тий. Тийм Уян бол чанар. тийм. За нөгөө гараас Голчгар спортын голчгар хүн л болгон шаардаг. Юм чи ингээд ингэдэг шин. Үргэд. Царайна. За ер нь нилээ. Юу ч юм да. Юу ч юм да. Нөлөөс нь гарч байна. Дуусчам. Яа. За Ямар сони юм бэ ч та. Ямар хэцүү дуустдаг юм бэ ч. Солонгос кино шиг дууссан. Яа. За яасан ба за саяны даалгавар дээр бол тавгч юм Ойлгомжтой. Тэр Тийм. харин нөгөө хоёрын хувьд Нөгөө хоёрын хувьд ингээд залуу нь үлдсэн бахаад бас тий. танд дээр залуу байж. Энэ эмхтэй нь унтсан баха. Залуу болсон ба. Бас залуу. Чөлөө илээ арай эрт байрлалаас алдаад эхэлж байгаа хараа. Тэ мэдхгүй шүү дээ энэ нь яг юм хүч ч юм уу эсвэл аль нэг нь үлдэн ингээ баттай ялж болохооргүй байгаас тэ Бас нөгөө тийм. нэг мэрэгжлийн биш болохоор чи хайл тэнцвэр хальтаал ингээ. Тэгээ буцаагаад бас тэнцвэрээ олчих боломжтой. Тийм. Тэгэхээр нэг бэрмэр бол юг хаагаад ямар эвгүй тусгал. Их тэнцвэр. За ингээд манай 7 дахь дугаар маань энэ үрээд өндөрлж байна. За өнөөдөр ирсэн хоёр зочин хөтлөгчдөө маш их баярлалаа. Тэгэхээр сонирхолтой дугаарыг бас Монголынхон багийг үнэхээр гоё хоёр хүнтэй маш гоё үзэж чадлаа. Жангома хата жангома хата арай гэж болсноо 100 тэдгээр анги төгсөг гэдэг шиг сонссон шүү. Тэр шиг л дууслаа тий. За ингээд саяны нээлбэр дүн гарах болов. За дараагийн дугаар дээр бол гарах бах те. Яг нөгөө Япон нэг сорилоо хийгээгүй болохоор дүнг одоогоор бас таамаглаж хэлэхэд юу байгаа шүү. Тий. Тэр бас манай үзэж байгаа үзэгчдийн үед бас орсчдоо дэмжиж аль шалгуур дээрхийн те магадгүй Япон багийг хэдэн минут зүгдэхийг бас комент хэсэгт үлдээгээд идэвхтэй бас гоё хамтдаа үзвэл те. За баярлалаа. Тий. Боксо задлаад үз. За ингээд хүрлцэн ирсэн. 240 та гарын бэлэг. Өө та баярлалаа. Хамтраа ажиллаж байгаа. 160 жилийн түүхтэй гүлтэйнгүү герман чанар. За Эдлмайстер. энэ өөр газарт ажилладаг болохоор ингээ авчаа. За ажил. За ингээд 7 дахь дугаар маань энэ үрээд өндөрлж байна. Дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай. Ачаалал аваад амархан ядарч байна уу? Алдагдсан эрч хүчээ магнезиум 400-аас нөхөж аваарай. Ядархаа сэргийлж эрч хүч нөхөн. Өөртөө хайртай, эрүүл мэндэ боддог хүн бүрийн сонголт Edelmeister gluten free. Edelmeister gluten free. Боксо задлаад үз.